Сайн байцгаана уу хүүхдүүд ээ. Өнөөдрийн үлгэрээр бүгдээрээ Алисагийн амралтыг янаа. Алисагийн амралт. Алиса амралтанд явах гэж байгаадаа тун догдолж байлаа. Аав нь углаашаа ээж нь хаалгаа цаажлахаар завдаж байхад хөтл огн догдолсоо л байлаа. Алив ходлий гэж охин яаруулна. Тэд онгоцны буудлуу бүтэн цаг явж хүджээ. Очоод дараа л зогсон гадаад пассуудаа шалгуулж ачаагаа хүлээлгэж өгөх ёстой. Дэндүү хүлээхэндээ гэж Алиса тэсгэл алдна. Охин онгоцонд суусны дараа аав ээж хоёроо унталтанд зогсолтгүй ярав. Тэгээд сүүлдээ ганцаараа яаж унтна гэхээс сэтгэл хөдлөж байна гин. Онгоц бууж тэд дахиад л ачаагаа хүлээлгэх, гадаад пассуудаа шалгуулах, такси барих гэд бөөн хүлээлт. Алиса энэ үед томоос том ившээсээ л байв. Буудлын өрөөнд ороод аав ээж нь усны хувцас өмсөж байхад охины нүд өөрийн ирэхгүй амжилтна. Усан хүлээсэн цаг мөчидж далайн ирэх амнах цаг хэмээн ээж нь уулга алдахад Алиса аль хэдийн унтчихсан байлаа.